Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нацагд орж болон тус холбооны дэд дарга мэрэгжүүлэлтэн хуулийн зөвлөхнөр аймгийн засаг дарга инх болттой уулзалт хэллээ. За аймгийн засаг дарга үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил олгогч эзэдийн холбоо хамтран нийгмийн зөвшлийг хангах 3 талт хэлэлцээрийг байгуулдаг. Зав хэлэлцээрт аймгийн хэмжээнд мөрдөх хүн ам нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг иргэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлж тодорхой ажлуудыг тусгасан гэж байна. Завг ажлын үр дүнгийн биелэлтийг 11-р сард дүгнэнэ гэдгийг тус уулзалтын үеэр хэллээ. За мөн Монгол Улсын засгийн газраас нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажилд шарын гол хонгор сумын удирдлагууд хариуцлагагүй ажиллаж байгааг хэллээ. За түүнчлэн аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд хамтын гэрээ хийдэггүй. За төрийн байгууллагуудын дөнгөжил 15% нь хамтын гэрээ байгуулсан гэдгийг ч хүндээ ярьлаа. Одоо удирдах зөвлөл байд юм уу? Одоо засаг даргын зөвлөл энэ бүхтэд одоо байгууллагатаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага өөрөөр ажлагчдын төлөөллийг оноож ажилуулах талаар чиглэл өгсөн тогтоол байна. За тэгээ энэ дээр бол аймагт бол мэдээж аймаг үйлдвэрчний холбооны дарга засаг даргын зөвлөл байгаа аймаг. Дахин сумын засаг даргын зөвлөлд одоо бий байдаг. Гэх мэтлээ ингээ байж хахад одоо шарын гол хонгон сум дээр манай одоо болохгүй байна гэдэг гол агуулга нь зөвлөлтөө хүмүүс манаас хонгон сумд бол болсон байна. Шарын голд бол үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл нь бас тэр зөвлөлтөө олж ажиллаж чадаагүй байгаа. Энэ дээр бас одоо тэрийн зүгээс бас чиглэл мэглэх тэр засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлөх. Яг хөө тэр үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл маань өөрөө бол бас тэр өөрийнхөө төвшөнд жуулж байгаа одоо ороогүй байгаа. Тэгээд энэ хэлцээрээ дүгнэх, хэлцээрүүдэд байгуулж явахын чиглэлээр л бас дэж аймгийн хэмжээний байгууллагаас чиглэлдэг үйл. Хөдөлмөрийн хууль маань бол гол ямиг зааж өгөөд ихэнх харилцааг хамтын гэрээгээр шийдэгдсэн. Гэтэл хөдөлмөрийн харилцааны зохицуулалтаар хамтын гэрээ байхгүй учраас яг одоо энэ хөдөлмөрийн харилцааны зөрчил бол яг одоо маш их байна. Зөвхөн манай аймаг ч биш ер нь Монгол улсын хэмжээнд байгаа. Тэгэхээр та бас явандаа энэ аж ахуйн нэгжийн дарга нийтдээ уулзсдгийн хувьд бас энэ чиглэлээр цааш бодлого барьж бас байвал дэмжлэг бол бас их зүгээр байна. Гол зөрчил бол энэ хөдөлмөрийн харилцаанд гэрээ байхгүй учраас ингээд зөрчигдөд байдаг юм нийтлэг юм бол байгаад байна. Уулзалтын төгсгөлд аймгийн засаг дарга инх болт засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах тал дээр шарын гол хонгор сумын удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллая. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Таны тэр үнэ хэлсэн тэр засгийн газрын 370 дугаар тогтоол гэдэг сумдын ажлыг бол дүүнэхэд бол орсон байна гэж би ойлгож байна тийм ээ. Тий орсон байна. Тэгэхээр энэ үзүүлэлтийг бол хамгийн дөрөнд харгалзаж үзнэ. Бид нар одоо ер нь энэ хэлтс агентлагууд сумдуудын ажлыг үр дүнгийн гэрээ гэж бас дүгнэдэг. Энэ дээр энэ талын бүх үр дүн юмыг үзэж шудраг хэл тод яг үн зөв байдлаар нь үнэлдэг өгнө. Сумд хангалтгүй байна гэж энэ дээр нь бид нар бас ингээд анхаарья. Тэгээ шаардлагатай бол та хэдтэйгээ бас энэ сумдуудаараа бид нар явж байгаа цуг танаа бүрэлдэхүүн бидний явж байгаа юунд оролцож яваач. Ингээд танаа сумдуудын ажиллаар бид нар үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ дээр нь хаана алдаа юм гараад байгаа, хаана тэр саатал гараад байгаа. Энийг газар дээр нь үзээд шийдэх юм боломж байгаа. Засаж залруулах ямар юм байна. Энэ дээр нь та хэдтэйгээ үгийг сонсоод ингээд нэг туйлдаатай ажиллана. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд засаг даргатай уулзсны дараагаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэ хоттой уулзаж аймгийн үйлдвэрчний эвлэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.